За 3 дугаар хичээлээр нөхөж оруулъя. За тэгэхээр авиа зүүн дөрмөөр бүгдээрээ үгийн эцэст орсон y үсэг яаж уншигдах вэ гэдгийг үзье. Тэгэхээр одоо бидний англи хэлний 1004 номороо хөтөлбөр хийсэн учраас түүнийг авахд дагалдаж очдог, бэлгэнд очдог. Одоо энэ авиа зүүн номны 8 дугаар хуудасны 4, 5 дугаар дүрмийг үзэх гэж байна. За тэгэхээр одоо нэг үедээ үгийн эцэст орсон y үсгээс болохоор I гэдэг аваа гардаг. My, миний, fly одоо нисэх гэдэг үйл өгч болно. Ялаа гэдэг нэр өгч болно. Cry, dry, хуурай, хатаах, sky, тэнгэр, sky resort гэдэг маань тэнгэр гэдэг нэртэй цааны бааз байх нь шүү дээ. Try, хичээх оролдох, fry, шарах, buy, R-оор гэдэг өгтөр, spy, тагнуулдах, shy, ичимхий даруухан, cry, уйлах, why, яагаад. За дандаа I гэж уншина. За энэ үгнүүдийг орсон нэг өгүүлбэр зохиосон. My shy fly is flying over the dry grass in the sky, trying to spy why people sometimes cry. За багшаага дураагаад уншиж үзээрэй. Тэгээд миний ичимхий ялаа яагаад хүмүүс заримдаа уйлдгийг тагнуулдахаар хичээнгээ тэнгэрт хуурай өвс ногооны дээгүүр нисэж байна гэдэг өгүүлбэрт нэг үедээ үгийн эцэст орсон y үсгийг I гэж уншдаг. Энэ одоо дадлагаа хийгээд сайхан хамгийн хурднаараа уншаарай. Жишээ нь my shy fly is flying over the dry grass in the sky, trying to spy why people sometimes cry гэж. За by the way. За дагаад хэлээрэй. By the way гэдэг маань болохоор дашрамт хэлэхэд, ингэхэд гэдэг сул үг. За ингэхэд my sis is traveling by car. Унаа тээврийн хэрэгслийн урталт байгээ тавьчихаар R-оор гэсэн утгатай болцдог учраас миний эгч машинаар аялж байгаа гэж байгаа. She is very shy. Тэр маш их ичимхий даруухан гэсэн утгатай. За дараа нь 2 болон түүнээс дээш үтээ үгийн эцэст орсон y үсгээс болохоор E гэдэг аваа гарна. Happy аз жаргалтай, puppy гөлөг, pretty хөөрхөн, very маш, really үнэхэрийн, extremely туйлын, найгуу, тасархай. За extremely pretty гэвэл одоо тасарцсан хөөрхөн, extremely stingy гэвэл найгуу харамч гэх мэтээр хүч нэмдэг үгнүүд. Unusually ер бусын, unusually talented гэвэл ер бусын авьяа аслаг, definitely яриан байхгүй, definitely friendly гэвэл яриан байхгүй найрсаг, дандаа ийгэр уншина. Exactly яг 9 өндөг гэвэл exactly 9 eggs гэж. Reasonably жигтэйхэн аюулын айхтар. Angry ууртай, stingy харамч, stroppy хэрүүлж, lively цоглог, friendly найрсаг, city хот, library номын сан, sunny нарлаг гэх мэтээр E гэж уншина. За өгүүлбэр орчуулъя бүгдээрээ. My best friend is unusually pretty. За миний хамгийн сайн найз болвол ер бусын хөөрхөн. Unusually pretty. But харин her bro is very ugly. Харин түүний ах нь бол маш царай муутай. Ugly. This puppy is really cute. Энэ гүлэг үнэхэрийн өхөөрдөм юм байна. My sis is definitely lively. Миний эгч бол яриан байхгүй цоглог. And тэгээд my bro is extremely friendly. За харин миний ах болвол туйлын нөхөрсөг найрсаг. These children are absolutely stingy and awfully stroppy. Эдгээр хүүхдүүд найгуу харамч. Тэгээд бас аймаар хэрүүлч гэж 2 болон түүнээс дээш үтээ үг эцэст орсон y үсгийг ийгээр уншдаг байх нь шүү дээ. За өгүүлбэрүүдээ багшийнхаа үнсний дагуу дэвтэр дээрээ орчуулгатайг нь хамт бичиж аваарай. За одоо асуулт болно. Are you happy гэвэл чи аз жаргалтай байна уу? Чи баяртай байна уу гэд. За баяртай байх юм бол yes I am, тийм ээ. No I'm not, үгүй ээ гэж хариулж болохоос гадна баг зэрэг гэвэл a
bit ёстой тийм юм байхгүй гэвэл not at all. Honestly I'm not гэвэл шулуухан хэлэхэд би үгүй гэж. Are you angry? Чи ууртай юу гэхэд нь баг зэрэг гэвэл a bit гэд. Are you lively? Чи цоглогоо гэхэд нь definitely гэвэл хэлээд өгөх гэсэн ийм хариултаар та бүхэн бас хариулж болно. Are you talented гэвэл чи авьяасалгүй гэхэд нь yes I am тийм ээ би гэж хариулдаг байна шүү дээ. За баярлалаа.